Өнөөдрийн дугаарт 1 минутын кино аппликейшн хамтран ажиллаж байна. За юуцхан давныхаа таад минь ойрдоо ажил хичээлгээд зав өглөө байна уу? Хаяад ч гэсэн өөртөө зав гаргаад амарч явах хэрэгтэй шүү. Өнөөдөр таадтай тэртээ 2008 онд буюу 18 жилийн өмнө гарч байсан хөнгөн инээдвийн бас тэгээ сэтгэл сэргэм Yes Man хэмээх киног ирж хөл бэлэн боллоо. Уг киноны гол дүрүүдэд Холливуудын домогт инээдвийн жүжигчин Jim Carrey ба Самарт өнгөрөөсөн 500 өдөр киноны Самар буюу Zoe Deschanel болон жүжигчин Bradley Cooper гээд олон алдартай хүмүүс тоглосон ажээ. Энэ киног бид бүгдийн хамгийн сайн мэдэх Marvel-ийн хүн шоргоолж киног бүтээсэн найруулагч Peyton Reed найруулсан бөгөөд инээдмийн романтик киноны 90 үе болох 2008 онд дэлгэснээр гарч 70 сая долларын өртгөөр бүтсэн зардлаа. 223 сая долларын орлогоор нөхсөн тун амжилттай бүтээл болжээ. Одоо ингэж хэдүүлээ киног ахиулцгаая. Өнөөдөр бичлэг хэлхээс өмнө манай сувгийг дэмжиж лайк болон subscribe дахаа бүү мартаарай. За энэ кино минь аль биесээр эхлэхэд бид Карл Аллен хэмээх нэгэн эгэлж ирэн банкны зээлийн мэрэгчлэн залууг олж харав. Карл сүүлийн үед амьдралынхаа турш ганцаардмал хүнд хэцүү үеийг туулж яваа нэгэн бөгөөд хэдэн сарын өмнө эхнэрээсээ сасныхаа дараагаар өөрийгөө бараг гаднах ертөнцөөс тэр чигтэнд тусгаарлаж гав ганцаархнаа л амьдарч байгааг илүү үзэх болжээ зайлвал. Тэгсээр удалгүй Карлч DVD-ний дэлгүүр дотор явж байтал түн рүү найз Петрэн залгаад "Карл, бид оройн хоол идэхээр тохирсон байсан шүү дээ. Чи яач вэ?" гэтэглээ. Тэгтэн Карлч газар дээрээ гал алдахгүй худлаа хүлээж "Өө, би ажилласаа гараагүй байна. Өглөөний сууж ажил гэж үстэй болгоноос их байна. Арай л харавчгүйхэн шиг явж байна да" гэд бүр алж өглөө. Сайхан гараа энэ дүү. Гэтэл яг үүндээ Петр Карлыг дэлгүүрт байхад нь олж харчаад зориуд цогцолдуулах гэж залгсан бөгөөд манай анч сайхан худлаа залаад байдаг наасан. Ингээд сүулт нь Петр ч хэлж байгаа. "Карл, би чамайг DVD-ний дэлгүүр дотор явж байгааг харж байна. Бити жүжээд байгаарэ. Олон юм ярилгүй хамт цуг яв" гэд Карлыг баг хүчээр аваад гарч байгаамаа. Тиймхүү түүний араас дараагийн хэсэг гарахад Карл хүчээр өөрийн найзууд болох Рүүни, Петр болон түүний сүйд төсгөө Люси гуравтай нэгэн ресторанд оройн хоол иддэг бөгөөд яг тэр үеэрээ гайтай юм шиг экс эхнэртэйгээ тэнд дайрлаад наачваа. Бүр нэг тийм азгүй те. Ядаж яваад Карлын экс эхнэр нь шинэ хар юм болоод авцсан байдаг бөгөөд Карл ч эхнэр олж харангуудаа гинт паникнд оронгуудаа гяс найзуудыгаа мөрөөд явах гэж байтал нь Карлын экс эхнэр нь өөрөө хүрээд ирдэг наасаа. Тэгтэн Карл ч гяс экс эхнэр шинэ найз залуу хоёрт нь мэд бичээд хурдан зайлах гэж байтал зөөгчтэй мөргөлдөж зөргөлдөө жинхэнэ балааг нь тарж өглөө. Гандан гарч ном уншуулах болж те Карл минь. Ингээд үүний дарааг үзэг солигдоход Карл маргааш өглөөнд босоод ажилдаа явж байхдаа бас л хүн амтнаас аль болох зүгтаас хийгээд ер нь нийгэмд ямар ч идэхгүй хүн болцсон гэдг нь илт харагддаг наасан. Бараг л зүгээр оршоод байгаа муу хаашийн. Гэхдээ Карл ажил дээр ирсэн байж байтал Норман хэмээх дарга нь хурц ирэнгүүтээ нэг чухал мэдээ дуулах юм байх та гэсэн чинь Карлыг тушаал төвшүүлэн хэмээн ярьж байсан чинь аль биесээр хударсан талаараа дуулгаж байгаамаа чааваас гэж. Тэгтэн Карлч бүр амьдралаа хүлээн зөвшөөрсөн болохоор "Өө зүгээрээ миний амьдралд угаасаа иймэрхүү юмнууд байнга тохиолддог юм" тэргээд бүр нэг өрөвдмөөрч юм шиг. Нэрээс үлдээ байнга л юм сэтгэл санаагаар тоглож хайсан юмнууд болоод байхаар сүүлдээ энэ амьдралдаа дасдаг байх та зайлвал. За түүний дараагаар Карлч ажиллаа хийж байх зураа өөр дээрээ ямар нэгэн зээл авахар ирсэн хүн болгоны зээлийн хүсэлтэнд нь татгалздаг ба хэдийгээр үг нь аятайхан ярьж хөрөө зээлийг нь олгож болох байсан ч Карл зориуд үгүй гэж хэлчихэд хөөгд гараад байлаа шүү. Ингээд удалгүй өдрийн хоолны цаг болоход Карлч дөрмийн дагуу гарч агаар амьсгалангаа энэ амьдралдаа гутраад иж байтал хуучны танилцуулах Ник гэдэг нэг найз нь хүрээд ирвэ. Тэгж Ник Карл дээр ирэнгүүтээ ингэж байгаа. "Чи одоо хүртэл энэ банкнд ажиллаад байгаа юм уу?" тэргээд ер нь яач ч гэдэг юм бүү мэд тийм юм асуу. Түүний араас Карлч Никээс ингэж асууж байгаа. "Чи юу гэж байна да?" гэхэд Ник өөрийгөө бүх зүйл тим гэж хэлдэг болсон юм хариулж өөртөнд арилцсан бүхий л боломжуудыг үзээд алддаг болсон юм хэллээ. Тэгснэ Никч Карлд нэгэн семинарын танилцуулга үзүүлдэг ба ингэж байгаа. "Карл өвгөө, энэ семинар заавал ирээрэй. Чиний амьдралыг чинь өөрчлөн шүү." Гингүүтээ араас нь Карл минь нэг чулуу ориоснаа. "За маа, банкныхаа цонхыг шидэд дагалцгаа" гэж мэгээд ер нь жоохон ёоётой гараагүй юу. Энэ үед Карлч үгүй гэд хэлтэл Ник нөгөө чулууг нь шүүрч авангуудаа банкны цонхыг нь хаглаад зугтаачдаг наасан. Гэхдээ бас сайхан гар юм шүү. Арай согтуу яваад байгаа юм шүү дээ. За тиймхүү Никийг яваад гисэн хойно Карлч иргэн хэвэн амьдралтаа ордог ба өнөөдөр үнэхээр хүнд өдрөөсөн болохоор хуучин эхнэр лүгөө залгаад "Хай, сайн уу? Юу гэж байна да? Би харин чамайг санаад л" гэж мэгэхэд экс нарийн Карлыг тэрүүхэн тэндээ гөлөг төрүүлж байгаа юм шиг болгосноо блоклоод хаялаа. Түүний дараа Карл оройг дахин ганцаараа аймаран өнгөрүүлдэг ба уг нь найзууд нь ирээд гарч орё хэмээн манай үнийг хэрэндээ л өөд атчих гэсэн ч үгүй л хэмээх үнэх хариулт өгч байгаа юм. Тулцсан интро өрт юм уу хаашийн. Ингээд үзэг солигдоход Петр Рүүни хоёр ч иргэн Карлын гэрт хүрээд иртэл Карл буудан дээр ганцаархнаа хөвтөж байхдаа мажицсан байдаг ба ганцаарцаар гаад үхсэн юм уу да хаашийн. За тэгтэл энэ бүхэн азуулж зүүд байж таардаг бөгөөд Карл зүүднээсээ цочин сэрэд байж байхдаа өдөр нь Ник өгс нөгөө семинарын танилцуулгыг олж хараад маргааш нь тийшээ очиж үзэхэр болов. Ингээд маргааш өдөр нь болоход Карлын дотор өчүүхэн ч гэсэн итгэл найдрын гэрэл үлдсэн тул Ник хийсэн семинар дээр яван очдог бөгөөд тэр семинар дээр нь дүүрэн хүмүүс цугласан байлаа. Энэ семинарыг Yes семинар гэдэг бөгөөд бүх зүйлд тим гэж хэлэх гэсэн утгатай мотивашнл семинар юм уу да. Тэгсээр удалгүй Карлч одоо судлаа суугаад үжэтэл Ник Карлыг олж харангуйтаа хүрээд ирдэг ба "Ирцэн юм уу? Аваа штэ" гэж тэглээ. Үүний дараагаар семинар эхлэхэд энэхүү семинарын багш Теренс гэдэг нөхөр гарч ирсэн ээ. "Одоо тим гэж хэл. Сая удаа тим гэж хэл" гэж мэгээд заалан дотор байсан бүх хүмүүсийг тим гэж орилуулад янзын поп нөхөр өгдөг шүү. Тэгсээр удалгүй Теренс ингэж байгаа юм. "Энд анхны удаага ярьж байгаа хүн
байна уу гэж асуутал нэг шууд гараа өрөнгүүтээ байна энд байна гэж Карлыг заагаад өглөө. Түүний дараа Теренс Карлыг тайзан дээр дуттал нөгөө гүжүүлж юм уу яах юм бэ? Би энтэй дайжгүй байна энэ гэж тэнэгтэй байдаг ба. Тэгтэн Теренс ч энд хинч үгүй гэж хэлдэггүй юм гэж хэлснэ. Заалан доторгоо бүх хүмүүсийг Карл руу муухай ойрлуулад эхлүүл яах вэ? Тэгснэ араас нь Теренс шууд өөрөө Карл дээр гүжижингуудаа чи их ганцаарцсан ямар ч найз нөхөдгөө ямар ч амьдралын баяр баясгал зугаа цэнгэлгүй хөөр хилтэй хүн байна гэж зүгээр л хамаг амьдралыг нь ядах юмгүй хэлчихв. Тэгтэн Карлч та миний юу туулж байгааг мэдэхгүй л те гэж хэлэхэд Теренс Карл өөрийнхөө амьдралтаа олдож бүхэл боломжинд үгүй биш тим гэж хариул хэмээн зөвлөгөө өгөв. Тэгснэ бүр болоогүй араас нь Карлаар байнга тим гэж хэлүүлэх тангараг өргүүлж хэрвээ энэ тангарыг зөрчвөөс асар их гай зовлонд орох болно хэмээн хэлээд аялаа шүү. Хараагаад байгаа мó өрөөгд байгаа юм. За ингэж Карлч одоо Теренс тангараг тавьсны дараагаар тим хэмээн хэлж эхэлдэг бөгөөд энэ авалтаа тэгээд хадгалж чадах юм болоо да. За ингэ семинарч эцэст нэг юм дуусаад Карл харих гэж байтал нэгэн орон гэргүй хүмүүс ирээд та намайг хөргөөд өгөхгүй хэмээн асуухад нь Карл уг нь яг морих гэж байтал нэг гүйж ирээд Карлын өмнөөс тим гэд хэлчихв. За үүний дараа Карлч нөгөө орон гэргүй хүнээ хөргөж өгөхөөр явж байтал цаад гарна даврангуудаа Карлын уцаар баахан хүн амтан руу ярьж мэрэд бараг 10-20 км газар явуулдаг ба буугатаа ч гэсэн Карлаас хамаг мөнгийг нь аваад буучвал яах вэ? Одоо бүгдийг зөвшөөрөхөөс хойш яах вэ дээ? Үүний араас Карл буцан гэртээ харих гэж явж байтал бензин дуусчдаг ба уцаар хүн рүү залах гэтэл бас уцсныхын цэнийг дууссан байв. Ийхүү Карл бензин болохоор мангар удаан алхасны эцэст хамгийн ойр үйсэн бензин коллектор хурч ирээд зээлийн картаараа бензин аваад зогсож байлаа. Тэгтэл яг тэр үед нь Карл дээр нэгэн танихгүй эмэгтэй мопед унсаар ирдэг бөгөөд Карлыг харангуйтаа өрөвцсөн юм уу яасан юм шууд зургийг нь аваад өгдөг насан. Ингээд үүний дараа Карлч энэ эмэгтэйтэй танилцдаг бөгөөд түүнийг Алисон гэдэг ажээ. Алисонтэй танилцсны дараа Карл түүнд өнөө өрөө болсон явдлыг ярьж өгдөг бөгөөд хамаг зовлонгийн сонссныхоо дараа Алисон ч Карлыг бензинтэй хамт цуг машин руу нөрөөж өгөв. Ингээд хөрөж өгснөхийн дараа Алис нь Карлын уруул дээр нүсэнгүүтээ яваад өгдөг ба Карлч дотроо энэ бүхэн тим гэж хэлсний ачаар боллоо шүү гэж бодоод ч шиг. Угаасаа орой болгон эмэрүүд гэртээ суугаад байдаг болохоор яаж шинэ үнтэй танилцах юм те Карл байна. Ингээд маргааш өглөө нь болоход Карлч бүх юмд тим гэж хариулт нэтэргээд байж байтал Карлын дарга Норман залангуудаа Карл өвгөө өнөөдөр ирээд ганц 2 цаг ажиллаад өгөхгүй зү хэмээн асуув. Тэгтэн мэдээж үүнд нь Карл тим ээ гэж хариулгүй яхав те. Тэгж Карл ажил дээр ирчээд байж байтал нэгэн эмэгтэй орж ирээд бизнесийн зээл хүсдэг ба дэлхийн алдартай том модыг бялуун дээр зурдаг бизнестэй гин шүү. Хэдийгээр энгийн тохиолдолд банкуд иймэрхүү жижиг зүйлс зээл олгодгүй боловч Карл өргөсөн тангараа бодонгуудаа бялуучин эмэгтэй зээлийг олохоор болчдөг наасан. Энэ хүний дараагаар нөгөө эмэгтэйч бүр баярлсандаа Карл бялуунасаа үлдэн явдаг ба тэр бялууг нь Карлч одоо Нормантай хамт хувааж идэв. Тэгтэл ажил дээрээ дандаа хань татах хүн хайж явдаг Норманч Карлыг найзал эхлэнгүүд нь баярлсандаа Карлын цалинг нэмэхээр болсон талаараа дуулгалаа шүү. 1 минутын хугацаа чамд юу авчрах вэ? Энэ хугацаанд нэг киноны мэдрэмж авчирч чаднаа. 1 минут кино аппликейшн бол завгүй амьдрал зориулсан богино киноны шинэ үе юм. Ердөө 1 минутанд үйл явдалд нь автаж уйдах завгүй өнгөрнө. Хүссэн үедээ хүссэн төрлөө сонгоод ганц минутанд асар сонирхолтой шинэ түүхийг яриулаарай. Яг одоо Play Store болон App Store-оос 1 минут кино гэж хайгаад аппликейшнаа татаад үзээрэй. Яг одоо эхлүүл. Танд 1 минут хангалттай. Тэгсээр орой болоход Карл байнга мөрдөг хоёр найзтайгаа уулзсан сууж байдаг бөгөөд тэр үеэрээ за андуудаа мань ч өнөөдрөөс шинэ хүн болж амьдралаа орж ирсэн. Одоо би бүх зүйлд тим гэж хэлдэг болсон. Энэ үгийн ачаар би өөрийнхөө амьдралд асар их өөрчлөлтийг мэдэрч байна энэ төр гэл алж өглөө. Тэгтэл түүнийг сонсонгуудаа Карлын найзууд нь ч одоо зөөгчиг дуудснаа баахан хоол унд захиалж махилаад Карл өвгөө чи дүлчний үсттэй гэж мэгэд бүр ямар муухай шатаадаг юмтэй. Ингээд Карл удалгүй тэр ойрын 10 жилдээ наргиж байгаагүйгээр их наргиж сайн ууж аван дуулж бүжиглээд алж өглөө шүү. Тэгснээс үлдээ Карлч нилээн муудангуудаа бааранд байдаг нэг хүүхнийг үнсээд автал тэр хүүхний амар булчинтай халзан залуу гарч ирсэн ээ. Өөш яагаад байна чи? Хоёул үзгүй нөвшөө гэж мэгэд Карлтай зодтолтоор дагуулад гардаг наасан. За тийхүү гадаа гарсны дараа Карлч нөгөө нөхрийг гиндүүлж байгаад цохиж авах гэтэл шал өөр хүний нүрлүү цохиж хаяад араас нь ганц сайн шанаа амслаа да. Тэгсээр маргааш өглөө нь болоход Карлыг байнга өдөө тороогоод байдаг хөршийг нэмэж Карлаас гэрийн тавилгыг янзлаад өгөөж хэмээн асуухад Карлч одоо тим хэмээн хариулаад яваад орчив. Тэгтэл түүний араас нөгөө эмээ чинь Карл руу айгүй төхөөд байхаар Карл үгүй гэж өрлөд гараад гүтэл зам дээр халтарч унаад нохоон дуруулангаа алдаад яг Теренсийн хэлсэн шиг Карлд муу зүйл тохиолдвол яах вэ? Үүний дараа Карл дахиж үгүй гэж хэлвэл алуулах юм байна гэж бодонгуудаа нөгөө эмээ дээр буцан ордог ба энэ хэсэгт одоо юу болсныг алгасъя да. Та баг ойлгочих үстэй. Ер нь тэгээд нүдээ угаана үстэй. Тийм үн явдлын араас Карл баг бүх зүйлд тийм гэж хэлдэг бөгөөд нэг мэдсэн чинь Иран авгаа авахар болцсон солонгос хэл, гитар, онгоц жолоодож молоод сургалтууд суугаачих шиг. Тээгүү нэгэн өдрийн орой Карлч сургалтуудаа суучаад явж байтал байнга үцгээс татгаздаг байсан нэгэн жижиг тоглолтыг үзэхэр болов. Тэгтэл тэр тоглолтын дээр нь хэн байсан гэж нөгөө Карлын бензингүй болчиход алингаа алдсан байхад нь тусалж байсан Алисон байгаа юм да. За тэгж Карлч Алисны тун итгээд өрөмс тоглолтыг үзэж дуусчаад байж байтал Алисон Карл дээр хурц ирэн танингуудаа чи намайг дагаад байгаа юм уу гэж асуухад нь Карлч одоо тийм биш ээ гэж хэлээд Алисонтэй хүн ёсоор танилцав. Алисон энэ баанд зүгээр сонирхлоороо өөрийнхөө найзуудтай цуг тоглодог ба өдрийн цагаар гүнгээ гэрэл зураг авах хичээл заадаг гин шүү. Тэгж энэ талаараа Алисон ч одоо Карл хэлсний дараагаар чи миний хичээл дээр ирэх үү хэмээн асуухад Карлч зөвшөөрснөөр маргааш өглөө Алисны хичээл дээр очихоор болчихоо. Ийхүү Карлч Алисонтай таарсандаа амар баяртай унтах гэж төвтөж байтал түүний залгангуудаа Карлыг дагуулan хамт цуг шоутохоор аваад явдаг наасан. Ингээд үзэг солигдож
маргааш өглөө болоход Алисэн ч одоо сургалтынхаа хүмүүстэй зөв гүйлтэндээ гарах гээд байж байтал Карл ч өнгөрсөн шөнийн шоудлаасаа шас огтөө Алисны сургалтын дээр ирснээр гүйлтэнд нь оролцож эхэлдэг наасан. Тэгтэл тэр зур Карл ч өнгөрсөн шөнө унтаагүй бас архин гараагүй болохоор замдаа тасраад унцдаг ба Алисэн ч одоо хүмүүстэйгээ Карлын тасарсан байгаа зургийг нь дарж янтар. Тэгсээр удалгүй Карл арай гайгүй болчиход байх зур Алисэнтэй ярилцдаг ба энэ үеэр өөрийгөө үнэхээр шинээр олж нээсэн. Дандаа л бүгдэд хаалттай сонингаар байсан энэ тэглээ. Үүний дараагийн хэсгийг эхлэхэд Карл Алисэнтэй анхны болцоогоо хийж гардаг ба тэгэхдээ ажлын дарга Норманы гэртэн болж буй Harry Potter-ын цувралыг үзэх хүчлэгт очлоо шүү. Тэгсэн энэ үжлэг дээр нь Карл Гяс Harry Potter эхний ангийг нь үзчихэд гарах гэсэн боловч Норман хоёр ангийг дараалуулаад тусдаг ба сүүлд нь арай гэж мөрөн гарсны дараагаар Алисны мопедыг унан зугааж өглөө. Тэгсээр араас нь манай хоёр нууцаар задгаа театр дотор явж ороод муухай орилж өгдөг ба тех үеэрээ бие биендээ хурган татагдаастай. Үгүй болж штэ Карл. Ийхүү Карл маргааш өглөө нь ажил дээр яваад очтол Карлаас зээл авахар баахан хүмүүс ирээд ойчрлоо зогчуудаг ба яг энэ үеэр нь Норман орж ирээд Карлтай уулзахаар компаниас хүн ирсэн талаар хэлв. Түүний араас Карл нөгөө компаниас ирсэн ажилтнтай уулзахад цаад нөхөр нь ингэж хэлж байгаа юм. Карл, энгийн зээл хариуцсан ажилтан сард 35-аас 40 зээл олгодог. Гэтэл чи 561-ийг олгосон байна. Бид ихэндээ чамайг компаниг хорлох гэж байна гэж үтсэн чи чиний олгосон зээлд хэрэглэгчид маш хангалуун байгаа болохоор тэдний 98% төлөлтөө яг дагаж байна. Тийм болохоор чамайг тушаал дэвшүүллээ гэх тэгвэл яах вэ? Карл ч бүр алаад байгаа юм уу та? Үүний дараа Карл ч одоо найз Петрийнхээ сүйд бүсгүй Люсид хормын бэлтгэлтэн туслаад явж байдаг ба тэр үеэр хормын дэлгүүрийн худалдагч Солонгос хүүхэн дээр очиод юм асуудал нөгөөх нь нэг л янз өгдөггүй шүү. Тэгэхээр Карл маань Солонгосын сурсан учраас нөгөө худалдагчтай нэвтэйхэн ярингуудаа хөөхөн аргадаж маргадаад хил ямаа олцоод үжитэл замын эсрэгтлийн барилга дээрээс нэг нөхөр үсрэн амиа орлохоо зогсож байдаг наасан. Яа. Тэгтэл энэ үед Карл нөгөө гарын байгаа байрлалд гүйж оронгуудаа гитар тоглож сурсан учраас нөгөө нөхрийг бити амиа орлож чимэн ятгах гэж үздэг ба сүүлдээ бүр хамтдаа дуу муу дуулж угаад амиа орлогыг нь зогсоогоод нэг хүний амь насыг авч байгаамаа. Ингээд тэр өөрөө Карл Алисэнтэй нисэх буудал дээр уулзах гэж явж байхдаа экс эхнэртэйгээ таардаг ба Карлыг ингэж их өөрчлөгдсөн байгааг харангуйтаа өнөө экс нь ч бүр шоконд оростой. Түүний дараа Карл Алисэнтэй уулзсангуудаа боломжтой байгаа хамгийн ихний нислэгийн билетийг худалдан авч Небраска хот руу амархаар яваад өглөө. Үгүй яасаа айхтар болцоо вэ. Тэнхүү Карл Небраскад очсны дараагаар Алисэнтэй цагийг маш зугаатай өнгөрүүлдэг ба сүүлдээ Алисэн ч одоо Карлыг гэртнэр цуг амьдраа чимэн тулгаад асуулаа. Тэгтэн Карл хэдийгээр ингэж ярмааргүй байсан ч хүчээр шахуу тим гэж хэлдэг ба энэ шийдвэртээ баг зэрэг эргэлзээд жоох шиг. За энэ хүн үүний араас Карл буцхуулж иргэн Лос Анжелес хот руугаа нисгээд үж байтал Карл дээр холбооны мөрдөх төвчөөний хоёр хүн ирэнгүүтээ уулзмаар байна гэд аваад яв. Тэгсэн ягаад Карлыг шалгуулсан бэ гэсэн чинь холбооны мөрдөх төвчөө Карлыг саяхнаас эхлээд онгоц жолоод сураад Иран бүсгүүтэй болцдог сайтад бүртгүүлээд Солонгос хэл энтер сурч мурсан болохоор нь Карлыг ямар нэгэн террорист үйл ажиллагаа явуулах гэж хэмээн хартсан байж л дээ. Мөн энэ үеэр ажилтнууд Карлын өмнөх гэрэлтийг нь сөхдөг ба Карлыг гэрэлж байсныг мэдээгүй Алисэн ч үнийг сонсоод баг зэрэг гайхшрал давтаж байгаамаа. Ингээд нөхдөч одоо Карлыг баг аваачаа шоронд хийх гээд байгаа болохоор нь Карл Петрикээс дутахад Петр ч үрж ирэнгүүтээ тэдэнд Карлыг бүгдд нь тим гэж хэлээ семинар цуусныхаа дараагаар өөртөө гэсэн бүх асуултанд тим гэж хариулдаг болсон талаар нь тайлбарлаж өгөв. Тэр оронд Алисэн ч энэ бүгдийг олж сонсоод зөвхөн тим гэж хэлдэг болсон учраас Карлыг өөртөө нийлсэн. Тэрнээс биш өөртөө нийлэх өчүүхэнч бодлого байсан гэд ойлгочихв. За үүнээс болж Карл хэдийгээр шоронд орлого үлдсэн ч Алисэнд хаягддаг ба одоо тэгээд тавилын юм да Карл маань. Үүний дараа үзэг солигдоход Карл Алисэнтэй иргэн эвлэрхийн тулд өдөр шөнөгүй араас нь дагаж аль болох өөрийгөө ойлгуулах гэсэн боловч Алисэн түүнийг өчүүхэнч гэсэн тоосонгүй чаавас. Ядаж явахад тэр зур Карл өөрийнхөө дарга Норманд хариуцсан салбар нь хаагдаж ажлаас халагдаж байгааг нь ч гэсэн дуулгаад амжилаа хөрхий. Тэгсээр удалгүй Карлч Петр Люси хоёрт гинтийн үйлчлэг зохион байгуулж өгөөд байж байтал экс эхнэр нь Карл руу залгаад яаралтай уулзах хэрэг байна энэ төр гэж дуудлаа шүү. Тэгэхээр нь Карлч одоо экс эхнэр дээр яваад очтол цаатах нэг гэж байгаа. Би найз залуусаас салсан. Би чам тайртай байсан одоо ойлгосон. Чи надтай дахиад хамтцуг баймаар байна уу гэж мэгснээ араас нь барилдан хийх гэж үзэж байгаа юм чинь. Базруу гэж. Тэгтэн Карл үгүй би өөр хүн тайртай хэмээн эцэст нь нөгөө тангараа зөрчөөд үгүйгээ хэлчихв. За үүний дараа Карлч эксийнхээ гэрээс гараад явж байтал өөрт нь цаанаасаа л нэг муу зүйл тохиолдоод байгаа юм шиг санагдаад байдаг бөгөөд нэг бол лифтэн дотор гацчих гээд үгүй бол машиныг нь ачлага энэ төр авч яваад бүр нэг барцтай байгаа юм чинь. Тэнгүү сүлд нь Карл аргаа аваад нөгөө семинарын Теренс гэдэг нөхрийн машины арын судалт нь нуугдаа суучдаг ба Теренс ч яг хөдлөх гэж байхад нь Карл гинт гарч ирээд Теренс битгий ягараа гэдгсэн чинь Теренс зочсондоо хаазаа дараад машинд мөргөждөг наасан. Ингэж гинтлэхэр ч угаасаа хин ч гэсэн айн эцтэй. Ингээд киноны төгсгөл болоход Карлч эмнэлэгт хүрэгдэн ирсэн байдаг ба Петр Рүни хоёр ирсэн сууж байлаа. Тэгтэл удалгүй Теренс хөшигний цаанаас гарч ирээд "Чи миний машинд ямар новшоо хийж байсан юм бэ?" хэмээн асуув. Тэгтэн Карлч хариудна. "Теренс та надтай хийсэн тангараа өөрчлөх хэрэгтэй байна." Гэхдээ Теренс хариудна. "Карл анханасаа тийм тангараг энтер гэж байгаагүй. Чи намайг үзэгчдийн өмнө эвгүй байдалд оруулах гэж байсан болохоор би зүгээр чамд дүр үзүүлсэн юм. Карл чи бүх зүйл заавал тийм гэж хэлэх шаардлагагүй. Зөвхөн зүрх сэтгэл чинь зөвшөөрсөн үрдэл тийм гэж хэлэх хэрэгтэй." хэмээн тайлбарлаж өглөө. За үүнийг сонсоод эцэст нэг юм ухаарсан Карлч орноосоо босон Алисэнтэй уулзахаар баг нүцгэн шахуу гараад явдаг ба ингэхдээ эмнэлэгт мотоциклийн зээл өгсөн хүнтэйгээ таарлаж
мотоциклыг нуунаад явж байгаа маа. Тиймгүй үүний араас үзэг зөвлөгтүүд Карл Алисон дээр хар урдаараа яван очин нөгөө гүүнгээ зураг авдаг байсан хичээлийн хүмүүстэй цуг багтанд ярилцах гэж үзлээ. Тэгэхдээ ингэж байгаа юм. Алисон, миний чамд хэлсэн тийм гэдэг хариултуудыг би бүгдийг өөрийнхөө зүрх сэтгэл дотроос хэлсэн юм аа. Би чамд үргэлж үнэнч байсан. Гэхдээ би зөвхөн нэг удаа л худлаа хэлсэн. Чамайг надаас хамт амьдрах уу гэж асуухад би сайн бодлогоогоор зүгээр л тийм гэд хэлсэн юм. Учир нь тиймэрхүү том шийдвэрүүдийг сайн бодож байж гаргах ёстой шүү дээ. Тэр үед би зүгээр л дотроо жоохон эргэлцсэн юм аа хэмээн. Сэтгэл доторх бүхий л зүйлээ сайхан удлаа. Тэгж Карлыг чамаг үннээ хэлэхэд нь Алисон хариуд нь тэгвэл би аль нь үнэнгээсээ тийм, аль нь худлагаасаа байсныг яаж мэдэх юм бэ гэхэд Карл хариуд нь хэлж байгаа. Хэрэг би тийм гэж хэлээгүй бол огт чамтай танилцахгүй байсан. Хэрвээ би хуучныхаараа байсан бол чи хизээш надад татагдахгүй байсан. Учир нь хуучин намайг хинч тоодоггүй байсан Алисон. Чи хүснээр амьдарч болно. Гэхдээ би чамд чин сэтгэлээсээ хайртай. Би чиний амьдралыг аз жаргалтай болохыг хүсэж байна гэж хэлвэ. Тиймээс Карлын өчлөгийг сонссны дараа Алисон ч инээмсэглэн Карлыг уужилдаг ба эцэст нь манай хоёр ч ашгүй нийлж хамтдаа амьдрах болж байгаа маа. За тэр зур Теренс эмнэлгээсээ гарангуудаа ахаа семинараа хийхээр тахимдаа ороод иртэл танхим дүүр нүцгэн хүмүүс зогч байдаг ба ийм заваарсан юм одоо болвол таарна да Теренс минь. За энэ дөрөд манай бичлэгийг өндөрлж байна. Хэрэг та бүхэн бичлэг минь таалагдсан бол лайк болон subscribe дарахаа бүү мартаарай. 1 минутын хугацаа чамд юу авчрах вэ? Энэ хугацаанд нэг киноны мэдрэмж авчирч чаднаа. 1 минут кино аппликейшн бол завгүй амьдрал зориулсан богино киноны шинэ үе юм. Ердөө 1 минутанд үйл явдалд нь автаж уйдах завгүй өнгөрнө. Хүссэн үедээ хүссэн төрлөө сонгоод ганц минутанд асар сонирхолтой шинэ түүхийг яриулаарай. Яг одоо Play Store болон App Store-оос 1 минут кино гэж хайгаад аппликейшнаа татаад үзээрэй. Яг одоо эхлэв. Танд 1 минут хангалттай.